Бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Үүлийн судалгаа буюу action research гэж юу вэ гэдгээр энгийн товч хугтгууныг та бүхэн тайлбарлахаар энэхүү лекцээ бэлтлээ. Үүлийн судалгааны талаар мэдхийн тулд бид бас таны мэдхүн тулгуур ойлголтыг мэдэх ёстой. Тэгэхээр хүн гэдэг байгаль, нийгмийн үзэгдэл, мөн чанарыг нээн илрүүлж түүнийг ойлгон тайлбарлах энэ суурь ойлголтыг мэдэх ёстой. Хүн бол нэг талаас байгалийн, нөгөө талаас нийгмийн амьтан гэж хэлдэг шүү дээ. Оршин амьдрахын тулд байгаль ертөнцтэй хэрхэн харьцах, өөр хоорондоо хэрхэн харилцах, өөрийгөө цаг ямагт таних, мэдэж, өдөр тутам өөртөө шаардлага тавьж, өөрчлөлтийг өөрөөсөө эхэлдэг ийм нийгэмд бид амьдарч байна. Тэгэхээр танин мэдхүү гэсэн энэ холбоос үгийг ойлгохын тулд бид хүмүүс оршин амьдрах хэрэгцээгээ хангахын тулд тухай бүр гадаад ертөнц буюу байгаль, нийгэм, соёлын хувьд болон дотоод нэгдмэл хувь хүний ахуй амьдрал, түүний үйл явцыг мэдэрч, ойлгож, ухаарч, ухамсарлах үйл явцын нэгдлийг танин мэдхүү гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл альвааг танин бас мэднэ. Энэ хоёр нийлээд танин мэдхүү гэсэн хугтгууныг бий болгож байгаа юм. Монголчууд арга билгийн тухай ярьдаг шүү дээ. Тэгвэл арга билэг талаас нь тайлбарлавал танин мэдхүү нь хийсвэр зүйл. Өөрөөр хэлбэл яг нүдэнд харагдах бодиттой зүйл биш. Бидний ухамсар, оюунд болж байгаа үйл явц. Тэгэхээр нэг талаас билэг болох, мэдхүү, арга болох, таних уу. Бид альва юмыг мэдэж аваад түүнийгээ таних байх ёстой. Тэгэхээр нөгөө талаас бэлэг болох шинжлэх үү, арга болох ажиглах уу гэсэн хоёр тусгай бодиттой зүйлийн нэгдэл юм. Тийм учраас бид хорвоо дэлхийд төрж ухаан орсон, ажиллаж хөдөлмөрлөж байх энэ явцдаа байнга л альва зүйлийг таних, мэдэж байдаг. Монголчууд дээр үеэс юмс үзэгдлийн ил талыг буюу шин чанарыг ойлгохыг таних, түүний ил хийгээд дал талын мөн чанарыг ухамсарлахыг мэдэх гэж ойлгож ирсэн. Ийм учраас мэдлэг цорилж хүн хөгждөг. Мэдлэг байхгүй бол бидний хөгжил зогсон байдалд ордог. Иймээс мэдлэг маш чухал хэрэгцээтэй байна. Хүний сайныг ханилан байж мэдэх, хөлгийн сайныг унан байж мэдэх гэдэг нь альва юмны шин чанарыг гадна талаас нь мэдхээс гадна яг түүний мөн чанарыг мэдхийн тулд оролцоо маш чухал гэсэн. Танин мэдхүү ба түүний бүрэлдэхүүн хэсгүүдийн хоорондын харилцаа нь эпистемологийн үндсэн асуудлын нэг гэж үздэг. Эпистеми гэдэг нь мэдлэг гэсэн, логос гэдэг нь онол гэсэн. Ийм учраас мэдлэгээс онол үүсдэг. Гэхдээ энэ онол, энэ мэдлэг нь амьдралаас урган гарсан байх ёстой. Олж мэдсэн мэдлэг онлоо дандаа түнд суурилж, практикаа өөрчлөх зайлшгүй хэрэгцээ бий болдог. Танин мэдхүү үйл явцад олон хугтгуунууд орж ирдэг. Объектив байдал буюу бидэнд нөлөөлж байгаа хүчин зүйлсүүд болох орчин, тоног төхөөрөмж, өөрөөр хэлбэл ахуйн олон зүйлүүд. Субъектив гэдэг нь бидэнд хүн нөлөөлж байгаа хүмүүс. Магадгүй ажлаас сайн хийхэд хэн нэг нь бидэнд эргээр болон сөргөөр нөлөөлөх. Бидний хоорондын харилцааг бид бас таньж мэдэх ёстой. Ажлаа хийж явах явцад шинэ хэрэгцээ гарч ирдэг. Шинэ мэдлэг бүтээх хэрэгтэй болдог. Яг энэ үйл явцад юунд судлагдах юм? Яг судлах зүйл нь юу юм? Энэ судлах зүйлээ бий болгохын тулд ямар аргыг бид ашиглах ёстой юм? Ямар зорилго тавьж байгаа юм? Энэ үйл явцыг хийхэд ямар процесс буюу үйл ажиллагаа явагддгийг, бидэнд ямар багаж хэрэгсэл хэрэгтэй, бид юуг таамаглаж байна, үүний үр дүнд ямар үр дүн гарахын зэргээс бүтдэг. Тэгэхээр та бүхэн үг болгоныг сайтар ойлгоод үгээр нэг үйл явцын схемийг зураараа.
Эрүүл мэндийн салбарт ажиллах үед тулгамдж байгаа асуудал байна уу? Тэгэхээр асуудал гэж юу вэ? Энэ бол бэрхшээл, зөрчил, нэг л болохгүй байгаа зүйлс, өөрчлөх ёстой юмс үзэгдэл. Тэгэхээр энэ асуудлыг яаж мэдсэн бэ? Энэ асуудал яг мөн үү? Яг асуудлыг энгийн онлын үгнээс тайлбарлавал юу гэж томьёолох вэ гэдэг асуулт бидний тархинд эргэлдэнэ. Тэгээд асуудлаа тодорхойлох явцдаа яг юуг өөрчлөмөр байна? Яаж өөрчлөх юм? Хизээ өөрчлөх юм? Хинтээ хамтарч хийх вэ? Өөрөөр хэлбэл үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулах, мэрэгжлийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах. Яагаад мэрэгжлийн хөгжлийн төлөвлөгөө гэж байгаа вэ гэхээр эрүүл мэндийн салбарын үйл явц бол ердөө хүнээс шалтгаалдаг. Тухайн ажлыг хийж байгаа мэрэгчлэтнүүдээс эмч, совилогч, эмч зүүж, нийгмийн ажилтан ер нь л тэнд ажиллаж байгаа хүнээс шалтгаалдаг. Тийм учраас хүнийг хөгжүүлж байж бид альва зүйлийг үр дүнг харж чаддаг учраас ямар нэгэн юмыг судлахдаа заавалжгүй хүнийг судлах хэрэгцээ энэ салбарт гарч ирдэг. Зорилго нь юу юм? Зорилгодоо хүрэхийн тулд ямар зорилтууд дэвшүүлж байгаа? Ямар аргуудыг хэрэгжилж байгаа юм? Яг хэрэглэгдэхүүн нь юу юм? Энэ ажлыг хэр хугацаанд хийх боломж байгаа юм? Хамтран ажиллах хүмүүс хийн, багтаа хэн хэнийг авах уу? Ер нь энэ ажил яг төлөвлөгөөний хувьд болон бүх үйл явц цаг хугацааны хувьд болж гэнэ үү гэдгээ хэрхэн үнэлэх талаар оруулах ёстой. Үйлдэх гэдэг бол ямар нэгэн туршилт хийх, баримтжуулах, мэдээ баримтыг цуглуулах, боловсруулалт хийх, яаж дүгнэлт хийх вэ гэдэг энэ үйл явц судалгааны явцад гарч ирдэг. Ажиглах. Хийсэн үйлдэлтэй ажиглалт хийж юуг олж мэдсэн? Ажиглах гэдэг бол харааны болон ухамсарын тусламжтайгаар альва зүйлийг ажиглаж мэдэж авдаг. Ямар холбоо хамаарал байна? Зүй тогтол, үе шат, үр дагавар байгаа эсэх, давуу болон сул тал зэргийг илрүүлсэн. Жишээлбэл магадгүй ангаахын мэрэгчлэтнүүд сэтгэлд хүрсэн үйлчлэгээ үзүүлээ гэхэд энэ үзэлгийн өрөө гэж яг юу юм? Бидэнд үзэлгийн өрөө байгаа юу? Эмч нарын өрөөнөөс юугаараа ялгаатай юм? Үзэлгийн өрөөг хэн хариуцсан ажиллах ёстой юм? Яагаад иргэд сэтгэлд хүрсэн үйлчлэгээ авч чадахгүй байгаа юм? Эмч гаднаас орж ирэх үү? Өрөөндөө сууж агаад өвчтнөө орж ирэхэд нь тусламжаа үзүүлэх үү? Гэх мэтлэнгээр маш олон ажиглалт хийх шаардлага гарч байна. Тэгээд байнга л би яг юу хийж байгаа вэ? Би яаж хийж байгаа юм? Яагаад ингэж хийсэн бэ? Юунд алдаж онож байна вэ гэсэн үйл олгоныг эргэцүүлж бодох хэрэгцээтэй болсон. Мэргэжлийн хөгжлийн хувьд хаана явна вэ? Би хаана хүрэх юм? Энэ байрандаа ингээд зогсон байдалтай байх уу? Цаашдаа би хөгжин дэвжиж хүн ардынхаа төлөө жинхэнэ утгаар нь мэргэжлийнхэн тусламжийг үзүүлэхэд би ямар үйлүүдийг хийх ёстой вэ гэдэгтээ задлан шинжилгээ хийнэ. Тэгээд энэ талаар бас олон туршлагатай хүмүүс болон эрдэмтэд мэргэцтэй уулзаж зөвлөгөө авах, тэдний ярилцлага яриаг сонсох, тэд ер нь юуны тулаа ярьдаг гэсэн, тэд ямар алдаа оноо хийж өнөөдрийн амжилтанд хүрсэн, мөн өөрийнхөө туршлагын дагуу санаа бодлоо илэрхийлж шинэ үйлийг төлөвлөх, санаачлах, энэ үйлээ сайжруулахын тулд яг ямар үйлдэлийг дахин хийх, үүний тулд хэрхэн төлөвлөгөө гаргахаа бичиж тэмдэглэдэг. Бидний мэдлэгийн нөөц асар ихээр маш түргэн хугацаанд өдөр бүр өөрчлөгдөн тэлсээр байна. Магадгүй биднийг сургуулаа төгсөж ирэхэд мэдлэг төдийлөн хурдтай өөрчлөгддөггүй байсан. Цаг хугацаач маш тайван амгалан байсан. Тэгвэл өнөөдөр бидний өчигдрийн эзэмсэн мэдлэг өнөөдөр ашиглагдахгүй, хуучирсан ч байж мэдэх учраас хурдтай өөрчлөгдөж байгаа мэдээллийн 90 бид бас хурдтай үйл ажиллагаандаа өөрчлөлт хийх ёстой. Нийгмийн хөгжилд яаж нөлөөлөх юм?
Асар ихээр өөрчлөгдөж байгаа энэ шинжилгээг яаж хийх юм гэсэн ийм чадварыг бий болгох ёстой. Өвдсөний араас яваад ах юм уу? Эрүүл байх үедээ үрхийн тусламж үйлчилгээг цогцоор нь өөрчлөх ёстой юм. Үрхийн тусламж үйлчилгээ гэдэг нь орж ирсэн хүнийг эмч үзчихэд совилогчтой тусламж хийх хүмүүсийг хилдэг энэ ойлголт мөн үү? Магадгүй эмч төвдөө гэхээсээ илүү үйлчлүүлэгчид ямар хэрэгцээ байгаа юм. Энэ хэрэг тул хичнээн совилогчийн хөдөлмөр хэрэгтэй юм. Үйлчилгээ, асаргаа, савилгаа, зөвлөгөө, тусламж гээд маш олон үйлдэлүүдийг дистралалтаа хэрэгжүүлэх цаг ирснийг ойлгож, эргцүүлж ярилцах ёстой. Иймээс бидний хамгийн үр дүнтэй арга зам хандлагыг өөрчлөх нь зүүн хэрэг болоод байна. Энэхүү өөрчлөлтийг хийхийн тулд нэгдүгээрт ангаахын бас сувилахуун болон боловсролын салбарын мэргэжилтнүүдэд өөрчлөлт шинжилэлт зайлшгүй хэрэгтэй. Энэхүү өөрчлөлт шинжилэлт нь тасралтгүй явагдаж яж үр дүнд хүрдэг гэдгийг ойлгон ухамсарлах ёстой. Жишээлбэл магадгүй өнөөдрийн олон сургууль совилогч бэлтгэж байна. Бараг 10-аад сургууль совилогч бэлтгэж байхад яагаад өнөөдөр совилогч хомсдолд орчив? Яагаад төгсөн гарсан совилогч нарын талан ажиллаа хийхгүй байна гэдг нь боловсролын салбарт бас том өөрчлөлт орох ёстой. Яг өнөөдөр нийгэмд ямар совилогч хэрэгцээтэй байна гэд хэрэгцээнд суурилж мэргэжилтнийг бэлтгэдэг болохоос өөрсдийн онолд суурилж мэргэжилтнийг бэлтгэдэггүй. Магадгүй бид ямар төвшин совилогчийг бэлтгэх хэрэгцээтэй байгаа юм. Бакалаврын зэрэгтээ совилогч бол төгсөж гараад өөрөх сум, баг, ясалт цэцэрлэг, эмч цөөхөн ажилдаг газар ажилдаг. Түүл эмнэлэгт ажилдаг совилогч нарыг бакалавраар бэлдэх хэрэгцээ шаардлага байна уу? Монгол улсын хэрэгцээ юунд байна вэ гэдгийг ярилцах цаг иржээ. Мэргэжилтнүүд шинэ арга замаар ажиллах итгэл дүүрэн шинжлэхийг хүлээн зөвшөөрөх хүсэл тэмүүлэлтэй байх ёстой. Бид өнөөдөр хийж байгаа зүйлдээ итгэлтэй болохын тулд бидэнд мэдлэг хэрэгтэй. Өөрсдөө бол уламжлалт сургалтаар заалгаж байсан тэр аргаараа сургалтаа явуулж, тэр л арга зүгээр эмчилгээ үйлчилгээ хийж байна. Магадгүй ихтэй сургууль заалгасан сургалтын аргаар иргэдтэй хичээлээ заасаар тэгээд яагаад тэд өөрчлөгдөхгүй байна вэ? Яагаад өвдсөөр байна уу гэсэн асуулт гараад л ирдэг. Бид өвчнийг эмчилсээр яагаад хүмүүс өвдөд байгааг үл анзааран тэнд ямар тусламж хэрэгцээтэй байгааг төдийлөн олж мэдэх завгүй явсаар байдаг. Эцэг гэх иргэд суралцагчид олон бусад хүмүүст хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын аргаар заасаар сургалт маш олон удаа явагдсан мөртлөө үр дүн нь юу вэ? Ийм учраас бид бат бөх үндэслэгдсэн уламжлалыг эвдэх шаардлага гарч ирсэн. Мэдээж цаг хугацаа шаардна, эрсдэлтэй ч гэсэндээ хамгийн чухал зүйл бол мэдлэг юм а гэдгийг анхаарах хэрэгтэй. Гэвч мэргэжилтэн хүн энэ эрсдлийг байгууллагын удирдлага, засаг нэгжийн удирдлага, сургуулийн удирдлага, бусад багш нар мэргэжилтнийхээ дэмжлэггүйгээр тэдэнтэй хамтран ажиллахгүйгээр ганцаараа даван туулж чадахгүй. Иймээс өөрчлөлт шинжилгээг амжилттай хэрэгжүүлэхийн тулд багш нар хоорондын, багш сургуулийн удирдлагын, дарга эмч совилогч, ажилтны хоорондын, эмчийн, эмч совилогчийн, совилогчийн зэрэг бүхий л газарт ховхон хоорондын харилцаа, хамтын ажиллагаа маш чухал. Энэ утгаараа үеийн судалгааны чиг хандлага нь харилцаа холбоо, хамтын ажиллагаа, харилцан тусалцаа, эрсдлийг хамтран даван туулах зэргийн үндэс нь болж байгаа юм. Ийм учраас судлаачид та бүхэн өнөөдөр тулгамдж байгаа асуудлаа магадгүй хүнлөө чиглүүлсэн байгаа, харин эндээсээ маш жижигхэн асуудлыг олж гаргаад тэр нь судалгааны асуудал, тэнд хүрэхийн тулд research question буюу судалгааны асуултаа гаргах юм. Энэ талаар та бүхэнд бас материал илгээх болно. Өгж байгаа энэ слайд болгоныг анхааралтай сонсож өөрсдөө мэдлэг бий болгоорой. Амжилт хүсье.